хурал бол энгийн л энэ ерөөсөө манай улсад анх удаа тохиолдож байгаа зүйл биш үү? Улс төрийн намууд аль аль намууд маань дотооддоо ингэж хуралддаг, сайн мууга ярилцдаг, дараагийн төлөвлөгөөгөө боловсруулдаг, ард иргэдийн ахуй амьдрал Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг дүүнэх хэрэгтэй шүү. Тэр ажлаа л хийж байна. Энгийн л. Та бас улсын хурлын гишүүн шүү дээ. Өнөөдөр ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн зөв шүү дээ. Би бол дэмжиж байгаа. Дэмжиж байна. Би бол маш зөв зүйл гэж бодож байна. Одоо жагсаалтаар орж ирсэн зарим гишүүдийг эргүүлэн татах процесс байдаг. Тухайн хүн маань өөрөө одоо хүсэлтээ гаргахгүй болвол хоёрдугаар гэмт хэрэгт холбогдсон тогтоогдохгүй бол гарч болдоггүй. Нэгэнт орж ирсэн байж байгаа. Одоо эргүүлэн татах хууль байх нь зөв гэж би дэмжиж байгаа. Хурлын гишүүн тэгээд дарамт халтгуугаар ажиллаж бүртгэв. Одоо гин буруутай тэгээд улсын хурлын гишүүн болчиход хамгаалтанд суугаад байж бас. Мөрөө өчгөрийн хэрэгжилтэд ярьсан байна. Одоо яг дүгнээд сая Содотор даргын илтгэл дээр гарлаа. Мөрөө хөтөлбөрөдөө дүгнээд гаргасан одоо судалгааныхаа дүнгуудыг танилцууллаа. Дүгнэх ёстой шүү дээ. Тийм 2016 онд ямар эдийн засгийн улс тавлаа. Монгол ардын нам ямар хэмжээнд хүрсэн юм бэ? Алдсан зүйл нь юу вэ? Онсон зүйл нь юу вэ? Ярих ёстой шүү дээ. Хэдэн хувийн гүйцэтгэл За одоо өдөөс хойш хурал дээр хэлэх баг. 70 гаруй хувьтай байгаа хөө. Амар эсвэл 15 цаг. амар эсвэл гишүүнийг одоо жишээлбэл намаасаа хөөнөө хаснаа гэж Хөөнөөч гэж хэлээгөө төдөлзүүлнэ гэж хэлсэн. За нэр бүхий одоо зарим улсын хурлын гишүүд намын гишүүдийг хэллээ. Манай Монгол Ардын намын дүрмэн дээр байдаг. Авилгаал монцлог ингийн хэрэгт бол бүгд юм бол намаас төдөлзүүлнэ гэж. За энэ хүрээнд одоо эрхийнхээ хүрээнд намын дарга хэллээ. За яс 100 хороо хэрэгтэй. Яс 100 юуны хяналтын ерөнхий. За үзэгчдээ та бүхэндээ